За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За submission grappling төрлийн эхний талаа эхэлжээ. За Улаанбаатарын тамирчин. За зэндээ маань гарден төсрөө орсон байгаа. За хөлийн өчлөлт явах гэж үзэж байгаа ш. Дөрөв дараа сая зөрүүлж хөлтөнд өчөж үзээд алдаад унж байна. Улаан талаас Цэрэн даваа, цэнхэр талаас Төвдөн Дарва гэсэн тамирчид гарч иж байна. Цэрэн даваа бол гаруу дайх тамийн тамирчин. Төвдөн Дарва бол Jump Mongolia мөбис өчөж явж байна. За хөлний ерөнхийдөө тоглолтууд давмгаалж явах бах гэж таамаглаж ирсэн. Тэгээд яг тэр таамгийн дагуу хоёр тамирчин хөлөндөө тоглож эхэлж байна. За Улаанбаатарын тамирчингийн хөл зүүл гаднаас нь даваад байгаа нэг өвдгөнд аюултай хэрсэлтэй мэх явж байгаа. За хөлний тамирчин амжилттай гараад ирлээ. За энэ тулаамаа зөвхөн submission буюу өчөлт болтоор дуусна. Өчөж бодоогүй тохиолдолд бол catch буюу одоо энэ реферигийн анхааруулгыг тоолно гэсэн үг. Хэн нь олон удаа одоо өчөлт болтын довтлогоо хийж чадсан тэр нь илүү оноотой л гэсэн үг. За гар буюу доороос хамгаалах байрлалаас Улаанбаатарын тамирчин. Цэрэн даваагийн хувьд болохоор K guard-ны байршилтай явж байна. За submission grappling-ийн тэмцээн учраас ерөнхийдөө бол хоёулаа зөвхөн submission голцож явах онооны ямар нэгэн байралтай хийхгүй гэсэн үг. Хин дээрээ хин доороо гарах нь ерөөсөө тийм чухал биш гэсэн үг. Спорт жижигсэн биш учраас одоо оноо тоолохгүй, оноо санаа зовхгүй. Одоо зөвхөн submission-ийн төлөө явна гэсэн үг. За Цэрэн даваа ерөнхийдөө гуардалсан хамгаалтын байралтай. Төвдөн дараа болохоор босоо stop position-аас ерөнхийдөө одоо наадлын зүүн гарын барьцыг лавшруулж байгаа тоо хоолд явах бах. За Цэрэн даваагийн хувьд бол Деларева гуардтай. За арлуу шилжих baby болоо хийх боломж гарч ирээд орхичлоо. За steam lock явсан. За steam lock single leg lock болсон. За хөл явуулаа. Хатаас тавсан. За ерөнхийдөө бол нилээн лабарсан. За шүүгч бол catch өгсөн. Шүүгч бол catch сайн оноо авлаа. Цэрэн даваа зөрүүлдээд өөрхөн хөл дээр нь хил хүк буюу одоо нэг өсгий сөхтө өчлөлт рүү явж байна те. Өвдгөн шагаанд ордог. За энэ Michael Lock руу шилжиж явах шиг байна. Яг гаднаас тавцсан ни бар тэгээд Michael Lock хоёрыг одоо хооронд холиод явах гэж байгаа тийм. Хосон submission явж байна те. Хосон submission байна. За Төвдөн Дарвагийн боломж аршаа орох боломжтой болсон. За байрлалаа орхичлоо. Дахиад татж байна хил үг явж байна. За өвдгөө сайн төгжөөгүй учраас хил үг бол баш орох боломжгүй л байна. Одоо бол харин их боломжийн байралтай очлоо шүү. Үнэн бүхэл бие хөдөлгөөнтэй байгаад байгаа учраас хүчлэлтэнд орохгүй байгаа. Тий. Ергээд ингээ харахад нэгэн дээрээс нэгэн доороос байгаад байгаа юм шиг нь хоёр тамирчин хоёлоо ээлжлээл довтлоо хамгаалаад яваад байгаа гэсэн үг. За straight ankle lock болсон. За өсгий гараад ирвэл AOK lock болно. Шилжсэн. За ерөнхийдөө бол хөлрүүлж игэлсэн их гоё тоглолтууд явж байна да. Хөлний тоглолтууд явж байна. За дасгалжуулагч нар харагдаж байна. Төвдөн Дарвагийн хөгөөлийн тамирчин. За Төвдөн Дарвагийн хувьд бол 69 кг дэлхийн чансааны эхний 6 байгаа учраас одоо энэ зам болох чиндүүд болох дэлхийн тоглолтод өргөгдсөн. За энэ хоёр тамирчин дотооддоо болон гадааддаа хооронд байралдаа үтсэн. Абу Дабигийн Grand Slam дээр хоёулаа хоорондоо пенальтж байсан хоорондоо. За Төвдөн Дарвагийн хувьд бол Азийн тоглолтын 5 дугаар байрын шагналтай, Астив аргын 5 дугаар байрын шагналтай. Ерөнхийдөө бол одоо ингээд дэлхийн аварга Азийн аврагт бол шагналт байраас ер нь мултардгүй. Явсан тэмцээн бол ондоо бол медалийн төлөө сайхан барилж байгаа. За дахиад хоёул ер нь ээлжлээл нэгнийхээ хөлд өчөөл үзээд байна. Төвдөн Дарвагийн хувьд бол Булган аймгийн харьяат бол Цэрэн даваагийн хувьд Ховд аймгийн харьяат одоо яг хоёр үл яг өвдгөр графлерүүд байна. Гурвалжиндаа тавьчаад авцсан. За энэ бол тийм сүрттэй аюултай байрлал биш. Ялангуяа хоёр тамирчин хөлөрцөн үед бол хөл амархан гарчдаг.
За стимулок хийж үзэж байна. Дөрөв дарва зингэрүүлэг нэмэрч. За одоо хоёулын ер нь хөл рүүгээ нэлээд тоглолтууд хийсэн учраас тоглолтын тактик шилжиж одоо ер нь хин нэгнийхээ арыг авах гэдэг л тактик л очно гэж бодож байна. Ялангуяа зинхэр талаас явж байгаа дөрөв дарва бол ерөөд пассж арлуу магадaltaй. За үзэгчдийг огшоож байна. Хап шууд өсөрж орсон. Өсөрж орохдоо контролгүй барьцгүй ороод өөрөө хөлөө шалтгаанд үлдээч. Хоёр үлээс авсан үлдээгээд. Энэ аюултай хөдөлгөөн л дээ. За 50-50 байрлалаас хийл хөг. За энэ бол ерөнхийдөө бас ороход нэлээд хэцүү байрал. Тэ 50-50-ээс хийл хөг гэдэг бол 50-50 гэдэг учир нь одоо хоёулаа яг ижлэхэн энэ тэнцүүхэн байралтай хамгаалттай байгаа гэсэн үг те. За энэ их айтайхан авч татах гэдэг. Одоо хөлөрцөн хөл гулгаад ерөнхийдөө бол стрит анклокод бол ороход маш хэцүү болно. За 50-50 дээр half guard-та босч ирэх орлого хийж дөрөвдөн дараагийн хувьд. За гартаан дагар усан. Тавьчлаа. За дахиад хил хөкний орлого орж ирэх баг. За 50-50 гарттай хамгаалттай явж байна хоёлаа. За камера эсрэг талаас нь харуулвал ер нь илүү яг тоглолт харагдах гэдэг шүү. Одоо бол тоглолтын үед яг гоё харагдчихэв. За цэрэн даваа кэч хийсэн. Ерөнхийдөө барьцтай байна. Шүүгчл их ойрхон л кэчудаа тоолоол явж байгаа л да. Одоо бол пасс харлуу тоглолтууд дөрөвдөн дараагаас явах. Цэрэн даваагийн хувьд бол гэдэг гуард бол маш сайтай нөө. Гуард recovery-г бол маш сайн хийж байна. Дахимаар нь хоёр гараа холбоол энэ К гард руу л яваад байна да. Тэгээ өвдөгний ард руу хоёр гараа холбоо татсан. K guard matrix руу шилжлээ. За дахимлөө хөлөө хийгээд авсан. Яг шидний үер оролцсон. Одоо энэ дээрс барьцаа татчих юм бол ерөөхдөө шидний булчинд өчдөг байгаа. Үний биш булчингийн хүчил тууж байгаа тий. За амар ч гэсэн пасла шахаад орох орлого хийсэн. Одоо их хөлөрцөн үе дээр бол ерөнхийдөө хөлний тоглолтууд нэлээд хэцүү болчдөг. Баг багаар ахиулаад нэг хөл дээр суугаа нөгөөлийн дараал. За спипсэн дээдлэлт нь гараад ирсэн. Энэ доогуур бол хөлөөр бол маш За платин тоглолт явлаа. За басаар шил. За Armin Triangle team амар биш. Armin Triangle бол team амар биш. Ялангуяа хөлөрцөн сая бол хөл рүү нилээн тоглолцсон гар цуцсан үе дээр бол Armin Triangle хэцүү боломжтой. Ерөнхийдөө бол high elbow guillotine юм уу марсалтын тий одоо дангаар нь толгойг авах ч юм уу. Тиймэрхүү тоглолтууд их гоё юм л та. Дандлага авахд бол ер нь холбож байгаа гараа тохоо гаргаж дэш нь татна тий. Тэгжээж нягт орно. За үлдэн гिचгэж чад явж чинь. Бүх л боломжтой бүгдийг нь ашиглаа явж байна л да. За wrecking ball буюу хөл дээр нь дэвсэж гардаг. Хөл татж ордог. Пассны үрдэлээс амжилт хүссэн. За зэрэн даваа босоод ирсэн. Хоп. Буцаагаад гарда татал эвтлээ. За шүүх зогсоосоо гар татчих واخгүй гэж байна. Нэг бол босоогоос барилдаад, нэг бол унаал хэвтэгээс бүх асуудлыг шийддэг л дөрөнтэй байна. Босоо барилдаа ингэ сайн. За хөнтөрсөн арлуу орсон. За тэр хөл дээр эвгөө сууж байна. Бэктек рүү явах орлоготой болсон. Эндээс ч авирах жоох хэцүү болчиход. Боломж хүлээгээд байна л да. Яг нөгөө хүнийхээ өгцгийг цээжин дээр авчираад унчгаар яг өөрөө доор нь орчин л та. Тий, дэшээ авахд хэцүү болчихно. Сая болоос. За дүдэн дараа нэг arm triangle буюу гарын гурвч авах магадaltaй. Close guard-наас arm triangle өөрөө хэцүү л дээ. Тий. Ороход. За өвдөг чихээ задлах орлого. За энэ дээр нэг алдахынхаа үед бол төвдөн тарваагийн хувьд нэг 10 барны орлого явах бах. За илүүдтэй орлого хийсэнгүй. За амархан орж ирлээ. Дахиад. За энэ нэрийн барилын нэр солигдож гинэ. 30 seconds left. За амраас гарсан уу? Шүүх зогсоод байна. За эмчийн тусламж.
явж байгаа граплинг спорт төр болохоор цус гарсан үед төр болохоор цусыг заавал зогсоодог байгаа. MMA спортоос нэг онцлог нь. За тулаа өргөжлсөн. Бүлрөө орч. За гейжин дээр биш рингэн дээр байгаа учраас яг нуруугаар тэрсэн том барьц авахд бол илүү тохиромжтой байдаг байгаа. За барилдааны цаг дууссан. За цаг дууссан. За хэн олон catchтэй нь очихор болсон да. За шийдвэр гарах үуч. Ladies and gentlemen, in 1 round 10 minutes